За сайн байна уу? Сонон байна. За энэ удаад бүгдээрээ би 2026 оныхын төлөв байдлынхаа уншлагыг хийж өгөх болно. Гэтэ миний уншлага хийх байдал одооноос эхлээд эрс өөрчлөгдсөн байх болно. Тэр талаар тайлбар бичлэг энэ дээгүүр хаана ихтэй гарч ирнэ. За юун төрөнд асуултуудаа танилцуулъя. За номер 1 асуулт нь болохоор 2026 оны ерөнхий энерги ба 2026 он танаас юуг шаардах вэ гэдгийг харж өгөх болно. За тэгээ хоёрт нь болохоор 2026 онд энэ шаардлагатай өөрчлөлтүүд гурван төрлийн хүмүүст яаж тусах вэ гэдгийг харах болно. Энэ өөрчлөлтүүдээс цухтаадаг хүмүүст ямар байх вэ? Энэ өөрчлөлтүүдийг чангаах хүмүүст ямар байх вэ? Эсвэл энэ өөрчлөлтүүдтэй хамт хувьсах хүлээн зөвшөөрөх хүмүүст 2026 он ямар хандах вэ гэдгийг харж өгөх болно. За эцэст нь та ямар ч байдалд байсан өөрийгөө зөв зүйнд оруулах үйлдэлийг нь чиглүүлэхийг хэлж өгөх болно. За энэ нь болохоор ямар ч байдалд байгаагаас үл хамааран доктортой байдлыг эргүүлэн амьдралтаа авчрах хүчин зүйл байх болно. За харин нэмэлт хэсгээр нь болохоор 2026 оны сар бүрийн тойршгүй сорилтуудыг давах зөвлөгөө ба сар бүрийн шагналуудыг нь харах болно. За тэгээд ирэх жил та зөв голдролт буун шинж ба дохиог нь хараад эцэст нь тийм эсвэл үгүй гэдэг асуултанд хариулж өгөх болно. Тэгээд ийм хөөрхөн стикерүүдээ би цавуугаар наацсан чинь цавуу нь цаасыг өрчүүлгээд жоохон овон таван болгосон байлээ. За тэр яг тэ уншлаглуугаа шууд орцгоё. За юун төрөнд хэлэхэд хэрвээ энэ уншлага таны фид дээр гарч ирсэн, танд үзэгдсэн, тэгээд та хэрвээ энэ бичлэг дээр дарах дээр хүртэл тулсан бол энэ бичлэг таныг үзэх ёстой бичлэг мөн гэсэн үг юм аа. За 2026 оны ерөнхий энергийг харж өгье. Death доош гарч ирсэн бинийг авахгүй болохгүй санагдлаа. За 2026 оны ерөнхий энерги ямар байх вэ? Тийм ээ. За 2026 он бол ерөөсөө орхих ёстой, тавьж явуулах ёстой, болох ёстой зүйлсүүдийг болох жил байх болно гэж голцоо харагдаж байна. За одоо үүн дээр нэмээд Oracle үзэр бүгдээрээ харъя. За нэг Oracle үзэр гүнж орж ирж байна. 55-ын тоотой Transit Climate тийм энэ бол ялцчихгүй бас өөрчлөгдөх хувиралд орох талаарх үзэр байна. Дахиад нэг үзэр харъя. Бага үзэрнүүд дандаа унж орж ирж байна. Би өөрөө сонгоод үзрээ гаргаж ирэл гэхээр нэг бол хунах, нэг бол халтаж гарч ирээд байна. Neptune Visions 26 хүмүүсийн алсын хараа өөрчлөгдөх болно. Ирээдүгээс юу хүсэж байгаа, ирээдүйд юу гэж бодож байгаа, тий? Өөрийнхөө талаар юу гэж бодож байгаа, амьдралынхаа талаар юу гэж бодож байгаа. Энэ бүх зүйлс өөрчлөгдөх болно. Төлөвлөгөөнүүд өөрчлөгдөх болно. Chiron Hill маш их ангаалтуудыг авчрах болно. За тэгэхээр ерөөхдөө бол 2026 он таны одоо явж буй чиглэлийг өөрчилж өгөх жил байх болно. Нилийн ийм огцом өөрчлөлтийг хийж байгаа харагдаж байна те. Нилийн огцом өөрчлөлт. Тэгэхээр та одоо юу гэдэг нь те өөрийгөө зураач болно гэж бодсон байсан бол үгүй 2026 онд та өөрийгөө инженер болох байсныгаа олж мэдэж болзошгүй. Гэх мэтчлээ энэ бол гэтээ айгүй наад захын хөнгөн жишээ байлаа. За одоо бүгд хамгийн чухал хэсэг рүүгээ харцгаая. Хэрвээ та энэ талаар маш их өөрчлөлтүүд байх болно гэж юм шүү дээ. Өөрчлөлтүүд байх болно, ангаах шаардлагатай болно. Өөрийнхөө талаарх ойлголтуудыг, өөрийнхөө талаар алсын хараа, амьдралаас алстаа юу хүсэх гэх энэ бүх зүйлсүүдийг артаа орхих, өнгөрсөндөө үлдээх шаардлагатай болно. Тэгээ ирээдүйд 2027 он руу шилжихэд бэлдэх хэрэгтэй гэж харагдаж байна. Ерөнхийдөө болвол тэгээд та энэ өөрчлөлтүүд та өөрөө энэ манай сонсогч маань намайг яг одоо сонсож байгаа та яаж хандаж болно тийм үү? Энэ өөрчлөлтүүдээс цухтааж болж байна. Өөрийнхөө үзтгэж болж байна. Чангааж болж байна. Эсэргүүцэж болж байна. За эсвэл хувь тавиландаа хүлээн зөвшөөрөө тэгээд гарагс бурхан сахиусуудтай итгэж найдаад биеэс бол тавьж бас болж байна тий. Та тэгэхээр 2026 онд биеэ яаж авч явах, ямар төлөвтэй хандах, амьдралд ямар төлөвтэй хандах тий.
Энэ бүхнээс хамаарат 2026 он тантай өөр байдлаар харьцах болно. Нэг бол 2026 он тантай амархан зөөлхөн хандна, эсвэл хэцүү хандна, эсвэл шагналтай, эсвэл зовлонтой гэдэг ч юм уу те. Энийг нь би одоо хараад үнэхээр гоё нарийн ойлгомжтой тодорхой болгоод байна. За 2026 оны өөрчлөлтүүдээс цухтаах хэрвээ та цухтаавал 2026 он танд яаж хандах вэ? Танд ямар санагдах вэ? Ямар байдалтай байх вэ? The world оршаарч байна. За дараагийн 2 үзрийг бас хармаар санагдаж байна. 2026 оны энергийг чангаах, өөрийнхөө зүтгэх, хүчлэх, дайрах, тэмцэх хүмүүсийн энерги 2026 оны өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрч бурхан захиустай найдаж биеэ сул тавих хүмүүс. За тэр дээр бас oracle үзэрнүүд би хармаар байна. Oracle үзэрнүүдийг нэмэр харцгаая. Trust гэх үзэр хамгийн доор харагдаж байна. Итгэх. Тийм тэгэхээр энэ л ерөөс итгэлийн л асуудал байгаа даа тийм үү? Та хэрвээ бурхан таныг хайрладаг, захиусууд нь таныг хайрладаг, хорвоо ертөнц амьдрал таныг хайрладаг гэдгийг та гэж мэдэрч чаддаг бол биеэс сул тавих амархан болчтой. Хэрвээ итгэж чадахгүй те гаригс таныг одоо ингээ те fuck up хийдэг гэж англиар үг гэдэг шүү дээ. Гаригс таныг одоо балалдаг, таны амьдралыг балалдаг байхгүй болгочдог гэдэг ч юм уу. Тэ эсвэл ингээд бурхан таныг амар шийтгдэг гэдэг ч юм уу те ойлгодог гэдэг ч юм уу. Ингэж бодох тусам л хүн нэг бол бурхан сахиус амьдрал тохиох ёстой зүйлсээ цухтаах гэдэг, ангаалтаас цухтаах гэдэг, чангаадаг, тэ сордог, үзэлцдэг. За цухтаах хүмүүс, чангаах хүмүүс, хамт хувьсан хүмүүс. Окей. Family дошаарч байна. За 2026 оны өөрчлөлтүүдээс цухтааж байгаа хүмүүст бол гэр бүлийн асуудалтай холбоотой бага насны асуудлууд давтагдах болно. Бага насны динамик руу буцаж явах болно. Ялангуяа онцгой руу. Гэр бүл шиг санагдаагүй, гэр бүл таны арыг даагаагүй, тэ гэр бүл таны итгэлийг алдсан. Ийм туршлагууд, ийм харилцаанууд, ийм мэдрэмжүүд 2026 жинга танд давтагдан мэдрэх болно. Энэ циклээс гарч чадахгүй байгаа юм шиг тий үрд мөнх гатсан ч юм шиг мэдрэмж төрөх боломжтой. Тий ингээ үрд мөнх нь баанасныхаа драмыг ингээл тариал дахин туулах юм шиг мэдрэмж төрөх боломжтой. Мэдээж үүний шалтгаан болвол та биеэр суул тавьж чадахгүй байгаагийн гол шалтгаан үүнтэй холбоотой тийм үү? Strength тийм та үнэхээр өөрийгөө сул дороогоор мэдрэх болно. Хүч чадалгүйгээр мэдрэх болно. Юмыг хийж чаддаггүйгээр мэдрэх болно. Хаалттай мэдрэмж авах болно. Тэгээд ийм далдын инээрэг хараалж чадах гэх мэт зүйлс танд нөлөөлөх боломжтой юм шиг мэдрэгдэн. Эсвэл хараалгуулсан юм шиг мэдрэгдэн. Тэ яг л ингээд I feel cursed гэдэг байдаг. Тэ би хараалгуулсан мэдрэмж төрөд байна. Хийсэн юм маань л бүтэхгүй байх юм. Орсон харилцаа болгоомн л ийм байх юм гэдэг ийм мэдрэмж байдаг шүү дээ. Тэгээ бас шууд утгаараа хараалж чадханд өртөгч боломжтой байж болно. Гэхдээ хараалж чадханд өртнөө гэдэг энэ бол ерөөсөө л хил хязгаарын асуудал байдаг. Хил хязгаар тэгээ бусдын бодол, бусдын мэдрэмж, бусдын энергийг хит их өөртөө наах, хит их тоогоод ахлаар хараалт өртөмтгий болчдаг. Хараал гэдэг зүйл жинхэнэ зүйл мөн үү? Мөн гэхдээ бас тэгэж амар айх шаардлагатай зүйл мөн үү гэвэл биш. Хараал бол ерөөсөө тэгээ бусдын сөрөг мэдрэмжүүдийг ялангуяа хитрхи өөрт хамаатай болгоод ахлаар хараал гэдэг зүйл таны амьдралд нөлөөлөх боломжтой тэр үүд нээддэг зүйл байдаг төдий шүү. За тэгээ тэгээ ингээ 2026 оны таныг хайрлах гээд таны амьдралд оруулж ирж байгаа энэ өөрчлөлтүүдийг та эсэргүүцэх юм бол ийм байдалтай байх нэ. За хэрвээ та 2026 оны энергийг чангаах, хүчлэх одоо бараг зодтолдох, нүдэлдэх болно тийм. Тэгвэл яах вэ гэдгийг хараад өгье. Five of Swords доош харсан. Pervasive. Can't stop түүнийг
санаа дуусахгүй байна. Унтчихтай хүртэл түүний би зүүдэндээ байн харж байна гэдэг хөзөр доош харсан байна. За энэ хөзөр бол яалтчгүй жоохон сэтгэл биш оюун бодлын асуудлуудыг сэтгцийн асуудлуудыг бэлэгдэж байгаа хөзөрнүүдэд донтолтын чанартай хөзөр хитрхи юм болгонд ингэж одоо айгу цааш монголоор одоо юу гэж хэлэх вэ ингээд юм болгоно ингээл одоо ингээд амар сэтгцийн асуудалтаас бол ингээд нэг юм ингээл мэрэлэдэг хүний тийм энерги илэрч байна. Ингээл байц сууж удаа л тэ ингээл төгшөөгөөл тэгснэ ингээл зулгаагаал хийсэн юм болгоно ингээл болох хийсэн юм болгоно л сөрөг талаас нь хардаг. Болж бүтэхгүй талаас нь хардаг. Тэгээ өөрийгөө ингээл зулгаагаал мэрээл ингээл амар сонинж оруулж ирэх юм бол Euphoria-гийн тэ Sydney Sweeney-гийн нэг юм хэсэг байдаг. Та хайртай залуугаа өөртөө татах гад ингээд өглөө болгон сэрээд ингээл хайрсаа зүлгэж угаагаал тэ тэгэж мэгдэг. Яг тэр энерги бол харагдаж байна. Тэгэхээр та хэрвээ 2026 оны энэ өөрчлөлтөд тэмцэх юм бол тэгээ бүхнийг өөрийнхөөрөө чангаах гэж оролдох юм бол та тэр өөрийн хүсэж байгаа гэж бодоод байгаа зүйлээ авахын тулд те яг жоох мэдрэлээ алдахын даваа эсвэл нэрнэ гэсэн мэдрэлээ алдаж болцсошгүй гэж харагдаж байна. Үүн дээр нэмэлт хөзөр харъя. Амар obsessive айгуу донтолтын шин чанартай болох болно гэж харагдаж байна. Би яг үннээр нь л хэллээ. Би уусаа таруу уншлага ингэж хатуу үннээр нь хэлж хийхгүй болвол гэ надаа өөрөө утгагүй санагдаад хийхээ болчиход байт юм байлээ. Тэгээ одоо ийм шинэ арга барилаар хийж үзэж байна. Яг шулуун шудраг үннээр нь нилээд хариуцлагыг хүмүүст нь өөрт нөгөөд ингэж хийж үзэж байна. Ийм төрлийн уншлага тань таалагдж байна уу? Болохоор байна уу? Хэрвээ болохоор байвал үргэлжлүүлээ тийм. Болохгүй явах таалагдахгүй байна гэх юм бол тэгээ намайг хүлээж авах хүмүүс ирэх цаг нь бүртэл би таруу уншлага зогсоож болцсошгүй. Mercury messages. Тийм. Гэхдээ таныг бас хорвоо ертөнц зөвсөр хаяхгүй. Хэрвээ та хорвоо ертөнцтэй ноцолдоо, зодтолдоод тэ өөрийг хараад зүтгэх юм бол хорвоо ертөнц бас тантай ивэр хандах гэж оролдоно. Ивэр ойлгох гэж оролдоно. Маш их мэдээллүүд ирнэ. Маш олон хүмүүсээс зөвлөгөө ирнэ. За магадгүй групп номер 2 гинэ. Тэгээ хоёр дахь төлөв буюу чангаалтыг сонгосон хүмүүс хэрвээ та санаанд өөр мэдлэгүүр чангаалтын төлөвийг 2026 онд сонгочвол энэ үеэр таны сэтгэл зүйчээр дамжуулж, коучоор дамжуулж мэдээллүүд ирэх боломжтой. Энийг болоорой, энэ хэцүү шүү, энэ ингээд юм дэмжлэгийн чанартай, тий ангаалтын чанартай зүйлсүүд танд маш ихээр явуулж өгнө. Энэ дундаас та бас тэр хүмүүстэйгээ сэтгэл зүйчдтэйгээ гэдэг ч юм уу тань зөвлөгөө өгж байгаа найзтайгаа гэдэг ч юм уу тий энэ хүмүүстэй их муудалцах, хэрэлдэх, хил ам олохгүй байх гэдэг ч юм юм сөргөөр бас нөлөөлөх илэрхийлэгдэх боломжтой. Тэгэхээр 2026 оны энэ өөрчлөлтийн энергитэй хичнээн эсэргүүцээд ингэж өөрийнхөө зүтгэсэн ч гэсэн танд шийтгэл бол байхгүй. Таны шийтгэл бол ерөөсөө энэ эсэргүүцэх чангаах энерги нь өөрөө хангалттай шийтгэл болж танд ирнэ. 2026 оны зүгээс, сахиусны зүгээс, бурхны зүгээс шийтгэл бус тусламжийг л илгээх болно. Танд маш их мэдээллийг, ангаалтын боломжуудыг, дэмжлэгийг явуулах болно. Болоороо ингээ хэцүүш тайлбарлаж, учирлаж хэлж өгөх хүмүүс асар их байх болно гэж харагдаж байна. За эцэст нь болохоор 2026 оны энергитэй та хамт хувьсаж хүлээн зөвшөөрбөл яах вэ? Single доош харсан байна. Single life was a waiting game. A time of anticipation and hope, and you are the prize worth every moment of it. Ганц бие гэдэг үзэр доош гарч ирлээ. Тэгэхээр ирэх жил ганц бие байха болно гэсэн утга шууд утгаараа байж бас болно. Гэхдээ бас танд хэд хэдэн хүмүүсийн сонголт гарч ирнэ. Тэгээ үерхэх хол харилцаанд орох хүмүүсийн сонголт гарч ирнэ гэдэг утга бол энэ хоёр хөзрийн нийлбэр бол мөн. За нөгөө талаараа бас та яг өөрийнхөө ирээдүйн чиглэлийг сонгох шаардлагатай болно. Гэтэ энэ сонголт та нэг зүйлийг тавьж явуулах шаардлагатай болно. Нэгийг нь тавьж явуулаад нөгөөх нь сонгохоос аргагүй болно. Тэгэхээр энэ сонголт танд тухайн үед жоохон хүнд тусна, жоохон хэцүү. Хоёуланг нь сонгомоор байхад болохгүй нэгийг нь сонгоод нөгөөх нь тавьж явуулах хэрэгтэй. Энэ сонголт жоохон хэцүү байх болно. За тэгээ нөгөө талаараа бас та өөрийгөө одоо сингл харилцаанд байх те ингээд ер нь харилцаа үерхэл гэж юу юм гэдэг иймэрхүү бодлууд, иймэрхүү философик бодлуудтай та нүүр тулах болно.
Учир нь элдийн зураг байна те. Элдийн зураг нь болохоор оюун бодлыг бэлэгддэг. Оюун бодол мэдээж юм философик зүйлсийг бэлэгдэнэ. Тэгээ сар нь болохоор дотоод бодлуудыг бэлэгдэнэ. Тэгээ single гэдэг хөзөртөөр нэлж байгаа учраас энэ талаар та нэлээд философик байх болно гэсэн утга бол мэдээж муу юм аа. За нэмэлт хөзөр харъя. Second house 2 дахь гэр resources тэ. Тийм энэ болохоор та өөрийгөө хинтээ хуваалцах вэ? Хинтээ ямар хүнтэй ямар тохиолдолд өөрийгөө хуваалцдаг байх вэ гэдэг талаар маш их зүйлсүүд таны амьдралд сэдэрнэ 2026 онд ил тод болж гарч ирнэ. Та энэ зүйлсүүдээ сайхан нүүр тулаад учрыг нь олох хэрэгтэй. Гэтэ 2026 он доторгоо энэ зүйлсийг бүгднийг нь учрыг нь олохгүй байж бас болно. Энэ зүйлстэй нүүр тулж л байвал окей. Та 2026 онд амжилтыг байгуулж чадсан л гэсэн үг. Тэ хүний амьдралын амжилт нь мөнгө санхүүгээр хэмжигдэхгүй. Ерөөсө хэр их хөгжиж гин хэр их хөгжихгүй байна вэ гэрэл дэлхийд дээрх амьдралын амжилт тооцогддог. Яг үнэндээ бол тэ. Тийм байдаг байх. Эхлэр гудамжны бөбөөжин хүртэл амжилттай амьдралтай байгаад дэлхийгээс явахдаа сүнсэн төвшөөх хэсэг явж болдог байх нь шүү дээ, тэ. Тэгэхээр энэ талаар зөндөө шашнууд ч гэсэн ярьдаг. Зөндөө энерги бясалгалын сургаалууд ч гэсэн яриа л байдаг, тэ. Хүнийг бити доош нэг гих мэдчлэн. Тийм учиртай байдаг байх нь юм харагдаж байгаа шиг биш гэл тэгдэг, тэ. За одоо болохоор та ямар ч энэ гурав байдлын альч төлөвдөнд байсан дагвал зөвдөх хэрвээ энэ зөвлөгөө дагвал зөв голтролтой орох 2026 оны гол зөвлөгөөг бидэнд харж өгье. За 2026 оны гол зөвлөгөөг харцгаая. Вау. Өөрөөсөө дотоод амар амгалан гол. Шин зүйлийг эхлүүл эрсдлээс бити алсын удаан хугацааны хэрэгтэй ястаа хэрэгтэй гэж бодож байгаа зүйлсүүд те хөрөнгө оруулах энерги зарцуулахаас бити хичнээн 2026 онд таны ирээдүйд юу бодож байгаа яаж байгаа гэсэн чиглэлүүд өөрчлөгдөгч гэлээ. Тэ одоо зураач болно бодожсэн чи инженер болохоор шийддэг гэдэг ч юм уу. Ингэж өөрчлөгдөгч гэлээ. Үүн дээр суурлаад хөрөнгө оруулах, энерги зарцуулах үйл хөдөлгөөн хийх нь зөвдөх болно. Тэгэхээр эх жилд та янз бүрийн зүйл төлөвлөж байгаа болвол тэгээд тэр зүйлд нь эсэргүүцэл хаанаас ч орж ирэхгүй байвал те буруу санагдахгүй байвал тэр тухайн зүйлсүүдтэй энерги зарцуул үйлдэлээ хий. Тэ өөрийгөө бити хойшин татах, өөрийгөө бити барь. Эрсдлээс бити нэх их гэж харагдаж байна. За тэгээд шин зүйлийг эхлүүл. Шинжлэлийг хүлээн зөвшөөр. Шинжлэл таныг илүү хангалуун болгоно. Шинжлэл таныг илүү баялаг болгоно. Шинжлэлээс бити гэдэг зөвлөгөө маш их орж ирж байна. За тэгээ бас бусдад битгий хит их найд бусад хүмүүс төрүүлж эхлэхийг нь бити хүлээ. Тэгээ эсвэл бусад хүмүүс таныг ингээ уурхыг нь бити хүлээ. Өөрөө төрүүлээд эхэлчих. Өөрөө хиймээр байгаа зүйлс, хэлмээр байгаа зүйлс, тэгээ хөгжүүлмээр байгаа зүйлс, сурмаар байгаа зүйлс эдгээр дээр өөрөө төрүүлээд сайхан хангалуунаар би чаднаа гэж хэлж агаад үйлдэлүүдээ хийчихье. Ингэж чадах юм бол та энэ гурван төлөвийн алийг нь сонгосон бай та зөв голдрол руу орох болно. Энэ зөвдөх болно. Гэсэн зөвлөгөө ийм байлаа. Окей. За уншлага нь ингэ болж байгаа. Нэмэлт буюу премиум хэсгээр 2026 оны сар бүрийн тойршгүй сорилтуудыг нь харж өгнө. Сар бүрийн зөвлөгөөг нь харж өгнө. Сар бүрийн шагналыг нь харж өгнө. За тэгээ эх жил та зөв явж буй дохой ба шинжийг нь харж өгөх олон юм синхрон сүнслэг шинжүүдийг нь харж өгөөд таны бодож байгаа асуултад тийм зөвлөгөө өгдөг хариултыг нь авч өгөх болно. За уншлага нь ингээд сайхан боллоо. За мэдээж хэрэг та нэмэлтээ сонирхож ивэл description дотор ба коммент хэсэгт бэлэн бэлдээд өгсөн байгаа. Тэр таалагдсан бахаа гэж найдаж байна. Тэгээд одооноос эхлээд миний уншлагууд хувь хүний хөгжил, хувь хүний хариуцлага гэдэг зүйл дээр нь илүү тулгуурлах болно. Өмнө нь болохоор ингээл группээ сонгоод арай л entertainment чанартай байгаад тэгэхээр миний сонсны өгөгдөлтөд тэр нь таарахгүй байгаадаас би болоод би уншлагаа өргөлүүлж хийж чадахгүй болсон. Тэгэхээр одооноос иймэрхүү байдлаар хийгээд явах болно. Энэ таалагдж гин үү? Болж гин үү? Таалагдахгүй байна уу? Тэг хүмүүс таалагдж байна гэж коммент бичсэн ч гэсэн энергээр надад мэдрэгддэг. Хэр олон хүмүүс
энэ зөвлөгөөг тэг хүлээж авч जैन. Хэр олон хүмүүс энэ зөвлөгөөг хэрэгжүүлж байгааг надад сүнсэн мэдрэгддэг. Дагаа. Гэхдээ яг өөрийгөө сайхан илэрхийлж өгөөрэй. Таалагдсан байхаа гэж найдаж байна. За тэр бүгдээ нэмэлтээр нь уулзцгаая. Баярлалаа.